За ингээд Эрдэнэс үйлдвэр технологийн паркийн хамт олон одоо явсаар хагаад Хятад улсын уулуурхайн одоо хамгийн том номер 1 сургууль дээр хүрэлцэн ирээд байна. Тэгээд өнөөдөр бас их сайхан өдөр тохиож байна. Биднийг бас албан уулзалтууд эхлэхээс өмнөөс энэ сургуулийн кемп орчин тойронтой танилцъя гэдэг ингээд алхаж байна. Хятадын уулуурхай технологийн их сургууль. За сургуулийн 1-р үндэсэн том кампус дээр ирлээ. Одоо удахгүй хэдүүлээ сургуулийн кампустай танилцж дуусныхаа дараа албан ёсны хурал хилцээртэй орно. Яг байна. Тэгээд тэндээсээ гарч ирээд бас хурлаар юу яригдв, ямар хилцээрт хүрв тэрнийхээ талаар бас хэдүүлээ бас ингэж ярилцсанаа. Тэгээ одоо бол энэгээр яваад ер нь сургуулийн орчин тойртой танилцаад тэгээд ер нь одоо ямар орчинд хоолж байна, тэгээ ямар орчинд одоо юутнууд цагаа өнгөрөөж байна, номын сан ямар юм, тэгээ хичээлийн орчин ямар юм. За ингээд энэ ногоон байгууламжууд нуур уус гэдэг энэ бас сайхан юм. Ингээд хятад сурж исэн те хүний хувьд яг энэ хятадын боловсролын энэ орчиндөө буцаа ирэх ямар байна сэтгэлээ шүү дээ. Танилын мэдрэмж байна шүү дээ. Ер нь тэгээд сурж байгаа газрын орчин гэж юус их чухал байдаг шүү дээ. Ер нь элдв зүйлд сатаарахгүй яг энэ өөрөг сурахтаа зориулагдсан энэ байгалийн тийм ээ. За энэ архитектурын төлөвлөлтийн тэгээд энэ сургалтын баазын орчин нэг доор ингээд төвлөрөхөөрөө бие үртгэхээр хүний сурах одоо хамгийн төгс одоо нөхцөл бүрддэг. Би тэгээд надаа өнөөдөр нэг их гоё дурсамжтай санагдаж байна л да. За мега. Ерөөсөө энэ боловсруулах үйлдвэр Монгол улс аж үйлдвэрчлэлт рүү шилжиж гэвэл одоо хамгийн чухал зүйл энэ хүний нөхцөл байна. Тэгээд бид тэр ингээд нэг гар бичмэл дээр ажиллаад 2-3 удаагийн гар бичмэл дээр ажиллаад тэгээд хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр гэдэг төлөвлөгөө боловсруулсан. Аж үйлдвэрийг хөгжүүлээ, олборлолтоос боловсруулалт руу гэдэг ингээд маш олон зорилго одоо улс үндэстнэрээ тавьж штэ. Гэхдээ явж ерөөсөө энэ хөгжлийг, энэ өөрчлөлтийг хүн л авчирч байгаа байхгүй юу? Яг үнэ. Тийм ээ. Тэгэхээр энэ болсон хүчнээ бэлтгэх мэрэгжлийн одоо энэ чадварлаг хүмүүсээ олноор бий болгох л одоо гол зорилго. Ерөөсөө бид хүнэл бэлдэж чадвал одоо хүнсээ бэлдлээ, хөгжлөө бэлдлээ л гэсэн үг шүү дээ ерөөсөө. Сая өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид энэ хүний нөөцийн одоо цогц хөтөлбөрөөр хэрэгжүүлж явж байгаа шүү дээ. За энэнийхээ өрөөнд зөвхөн хятад гэлтгүй олон улсын одоо ихтэй сургуулиуд, суралц судалгааны байгууллагуудаа харьцаж байгаа. За энэ дотроо ялангуяа энэ уулуурхайн чиглэлээрээ, уулуурхай дотроо энэ боловсруулах үйлдвэр чиглэлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн топ сургуулиудтай харьцах тэдний инновац, технологи, ноу хавыг бид нэр Монголдо авчрахтаа одоо хээрийн галуу үл хүрэх газраас гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо дэлхий дээр хамгийн өндөр явж байгаа энэ технологи хөгжлийг энэ оюутан залуучуудаараа дамжуулаад энэ одоо боловсролтой залуучуудаараа дамжуулаад эргээд энийг одоо Монгол улстай хөгжил болгож үрийг тарьж энэ аж үйлдвэрийн паркууд, аж үйлдвэржилт, боловсруулах үйлдвэрчин энэгээр л одоо дамжиж хөгжих учиртай. Тэгэхээр энэ өнөөдрийн бидний энд ирсэн уулуурхай хятадын уулуурхай технологийн их сургууль бол хамгийн чухал нь юу вэ гэхээр яг энэ салбартаа энэ чиглэлдээ хятаддаа яг номер 1-т орж байгаа сургууль. Дэлхийд уулуурхайн салбарын мэрэгжлэрээ ер нь бол топ 10-аас 15-ийн хооронд 25 оны ранкийг харахад бол тэгж жагсаж илээ тий. Зарим судалгаагаар бол 4-5 ч жагсаж байгаа тийм зүйлүүд байгаа. Зарим судалгааны мэрэгчлэрээ тий. Ингээд нэг юм түүх тавтаж байгаа юм санагдаж байна л да. Одоо чи социализмын үед бол ингээд нэгэн цаг үед те Оросд хүмүүс боловсрол эзэмшээд одоо байгаа одоо олборлох төвчний бүтээн байгуулалтуудыг хийсэн те дахин төмөрлөг эрдэнэ төгөлдөр гэдэг маш олныг дурдж болно. Тэгээ өнөөдөр бидний хувьд 6 төслийг ярьж байна. 6 яг боловсруулах шатны үйлдвэр. Тэгээ яг энэний суурийг өнөөдөр яг энэ 2 жилийн өмнө одоо ярьж хөөцөлдөж албан ёсны бичиг баримт болгож хэвлэж те олон нийтэд танилцуулж. За мэдээж энэ бичиг баримт нь тодорхой төвшөнд танилцуулагдаж явсаар хагаад хүлээн зөвшөөрөгдөд өнөөдөр энэ одоо хятадын уулуурхайн ялангуяа боловсруулах чиглэлийн номер 1 сургууль дээр та бүхэн ирээд байна шүү дээ. Тэгээ энэ нь бол бас нөгөө өмнөх үеийн түүх буцаад яг ингээд нэг олборлолтоос боловсруулалт руу шилжиж байгаа шилжилт нь 2 дахь шатны үе эхэлж байгаа юм шиг л тийг санагдаж байна л да. Яг үнэ. Ерөөсөө яг тийм. Тэгээд энэ сургуулийн онцлогийг ингээд дахиад ярихад хамгийн гол нь зүгээр хүүхдээ сургаад орхичдгоо судалгааны чиглэл, туршилтын чиглэл, тэгээд яг бодит үйлдвэр дээр ажилуулдаг, дадлагжуулдаг энэ судалгаа технологиудаа бодит энэ үйлдвэрлэл дээр шууд туршдаг, нэвтрүүлдэг энэ чиглэлээр хятад хамгийн хүчирхэг сургууль юм байна лээ.
Одоо яг нүүрсний чиглэлээр, нүүрс химийн чиглэлээр энэ ажиллаж байгаа том гигантууд байгаа шүү дээ. Шинхua, China Energy гэх те. Одоо Yankuan ч гэдэг юм уу. Эдгээр одоо төрийн өмчийн хувийн том одоо корпорациудтай маш ойрхон ажилладаг юм байна. Тэдний энэ нүүрс химийн инженерингийн туршилт судалгаанууд, инновацийн асуудлуудыг ерөөсөө энэ сургуулиас өндөр түвшинд хийдэг. Тэгээ ингээд Монголтой харьцуулбал энэ дэлхийн өндөр түвшний сургуулиуд нь ер нь кампус хэлбэрийн зохион байгуулалттай байх. Дээрээс нь маш үйлдвэрлэл эрдэм мэдлэг шинжилгээ ухаан бол салшгүй яг нэг түвшинд хөгжиж явж байна тий. Тэгээд нөгөө талдаа захиалагч буюу дэлхийн гигантууд нөгөө талдаа тэрийг хөгжүүлдэг энэ шинжилгээ ухаан одоо судалгааны том их сургуулиуд профессорууд тий. Яг үнэ одоо сургууль бол зүгээр одоо эрдэм заадаг газар биш болчихсон. Олон улсад. Сургууль бол өөрөө тухайн улсынхаа эдийн засаг хөгжлийн гол одоо араа хөтлөгч механизмын гол төв зэг нь болчихж байгаа. Тэнд хүүхдэд сургаж гин, судалгаа явж гин, инновац хийж гин, инновац бодит үйлдвэрлэлд нэвтрүүлж гин, тэнд бизнес явж гин. Одоо хятад оюутнууд одоо докторийн оюутнууд, мастрын оюутнууд багшаа гэж дуудах байсан. Одоо түгээмэл боосоо гэж дуудаж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэнд ард нь нөгөө судалгаан дээр үндэслэсэн эдийн засгийн эргэлтүүд бий болцсон. Шууд утгаар. Тэгээд тэр сурж байгаа оюутнууд чинь тэр төслөөсөө үр өгөөж хүртээд эхэлсэн явж байгаа байхгүй юусоо. Тэгэхээр тийм учраас нөгөө багшаа боосоо гэж дуудаж байна гэдэг чинь цаад агуулгын өөр ингэж харагдаад байна. Тэгээ нөгөө туршилт судалгаа инновац тэр хөгжүүлч өөрөө энэ том хөрөнгө оруулагч нартай төрийн хувийн өмчийн бизнесийн төслүүдтэй холбоотой явж байгаа. Ийм л учиртай. За бид нар Хятадын уулуурхай технологийн их сургуулийн одоо 1-р кампусын номын сангийн урд ирээд байна. За өнөөдрийн ирсэн гол зорилго бол Монгол улсын оюутнуудыг нүүрс ихний ээлжинд гэж байна. Нүүрс химийн гүнзгий боловсруулалтын чиглэлээр бакалаврын хөтөлбөрийг 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрийг шүтээстэй хамтраад шинжлэх ухааны технологийн их сургуультай хамтраад хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголд 2 жил одоо үндсэн суурь одоо үзээд дараагийн наривчилсан одоо 2 жилээ 3 дахь 4 дахь жилээ энд ирж сурах. Энэ ажлыг бол сүүлийн 2 жил манай шинжлэх ухааны технологийн их сургуулийн одоо багш нар хэрэглээний их сургуулийн одоо удирдлагууд маш идэвхтэй сайн ажиллаж за энэ тус сургуультаа бол энэ 2 дээр 2 хөтөлбөрийг 2 талаас одоо хөтөлбөрүүдэд харилцан тохирох тийм ээ. Кредитүүдэд хүлээмжшөөрөх их нарийн ажлууд байна шүү дээ. Чинь 2 өөр хил дээр сурж исэн 2 өөр одоо сургалтын системтэй 2 их сургуулийг 2 улсын сургуулийг нэг сургалтын хөтөлбөрт оруулж ингэж эсхэмчлэнэ гэдэг бол өөрөө маш том ажил байдаг юм байна. Сая сүүлийн одоо өнгөрсөн 2 жил биднээс харлаа шүү дээ. Тэгэхээр бол ярихад амар, бодоход амар ч гэсэн яг нэг хэрэгжүүлнэ гэдэг бол энэний ард бас багаараа ажилдаг, олуулаа ажилдаг юм бас нэгэн том ажил байдаг юм байна гэдгийг бас харлаа. Тэгээд үндсэндээ Монголд сурах 2 жилийн хугацаанд за Эрдэнэс Монгол Эрдэнэс үйлдвэр технологийн паркийн зүгээс оюутнуудад бүрэн тэтгэлгийг олгоё. За Хятад суралцах 2 жилийн хугацаанд Хятадын талаас энэ их сургуулиас Хятадын уулуурхай их сургуулиас бүрэн тэтгэлгийг олгоё. Ингээ сургалтын тэтгэлэг, байр, ингээд холбогдох зардлуудыг хөнгөлөх ийм боломжийг залуучуудад олгож байгаа гэсэн. Тэгээ өнөөдөр энэ хөтөлбөрийн хувьд бас жоохон тодруулаад хэлэхэд энэ нүүрс хийм гэдэг яагаад энийг илүү онцлоод байна гэхээр Монгол улсын хувьд одоо бүгдээ мэдчихэж байгаа. Нүүрсээ олборлол гаргаж байгаа тийм. Ямар ч боловсруулалт хийж, нэмэр өртөг шингээж бид нар тэр баялагийг жиггүй утгаар нь одоо нэмэр өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа. Энэний суурь гол мэрэгжлийн хүмүүс нь бол энэ нүүрс хиймийн гүн боловсруулалтын мэрэгчлэнүүд. Тэгээд тэр агуулгаараа энэ урд өмнө байж байгаагүй агуулга, байж байгаагүй хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж байгаагүй. Тэгээ энийг яг хэрэгцээндээ тулгуурлаж, цоо шинээр зохиож хөтөлбөрүүдийг бичиж тэгээ бүр даашаа Монгол улсад 2 жил сурахтаа хятад талын үзчихэж байгаа юмнууд. Тэгээ хятад талын тодорхой хэмжээний шалгалтаа тэнцээд ороод ирлээ. Хятадын энэ тэгээ маш гоё дулаахан байд юм байна. Монголд ч өнөөдөр хүүтэн байж байгаа төрөөд ирсэн чинь ийм гоё. Өвөлдөө ерөөсөө хамгийн хүүтэндээ 8 градус. 7-8 градус хүрдэг юм байна. Өнгөрсөн өвөл бол 2 удаа цас орсон гэж байна. Яарцсангүй сайхан дулаахан цагаагаар юм чигрэг уур амьсгалтай байдаг юм байна шүү дээ. За ингээд хоёул номын санд руу танилццгаая. За номын санд нь орж ирлээ. Ер нь Хятадын номын сангууд энэ их сургуулиудын номын сан нэлээд том хэмжээтэй байдаг. За учир нь юу юм бэ гэхээр дийлэнх оюутнууд хичээлээ энэ номын санд ирж суудаг. За мэдээж номын сан бол өөрөө сургалтын одоо
бааз төв нөгөө талаасаа нөгөө хинч цаад болохгүй анхаарал төвлөрөх хамгийн боломжтой юм. Сурах хамгийн таатай орчин ариун сүм гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ их сургуулиудын номын сан бол одоо яг оюун ухааны төвлөрлийн эрдэнэ мэдлэгийн яг төв цэгнүүд шүү дээ аль ч их сургууль тийм ээ. Эдний сургуулийн нэг онцлог нь нүүрсний уурхаануудтай хамтарч ажилладаг юм байна. Сая би энэ Wave багштай замд яриа явж байхад сая өнгөрсөн жил Шинжаанд Нинша гэж хоёр одоо хятадын хүрэн нүүрс коксчих нүүрсүүд бас төвлөрсөн газар л да. Тэгээ тэнд хоёр салбар сургуулаа нээсэн юм байна. Ерөөсөө тэр нүүрсний уурхаануудыг түшиглээд одоо яг аж үйлдвэрийн паркууд тэнд байгуулагдаж байгаа. Одоо нүүрс хэмжээний үйлдвэрүүд байгуулагдаж байгаа. Тэрний туршилт судалгаа, технологи, инновац хөгжүүлэлт. За тэгээд эдний ажлын одоо байраар хангах тэр баазыг энэ сургууль бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ нөгөө хөгжлийн хөтөлбөртөө бас Багнуур уурхаанд иргэд эрдэнэс гээд нөгөө сургууль судалгааны төв байгуулах гэдэг ингээд тий өөрсдийнхөө төвшөнд одоо прагматик байдлаар одоо багаас ч гэсэн одоо зүгээр яриад суух биш те эсвэл хэд том мөрөөдөөд хийхгүй хүлээх биш. Ерөөсө багаар ч гэсэн эхлэх нь чухал. Өнөөдөр ч гэсэн бид нар одоо хэдэн мянган оюутнаар ч юм уу учиргүй одоо том хөтөлбөр гэж бол хэлэхэд хайшаа юм. Гэхдээ энэ эхэлж байгаа нь өөрөө чухал байхгүй юу? За тэгэхээр одоо бит хоёрын орж ирээ сууж байгаа энэ номын сан бол сая энэ Вэй доктортой бас ярьлаа. Хятадда уул уурхайн чиглэлээр байгаа хамгийн том номын сан гэж. Уус өөр аргагүй шүү дээ чинь. Одоо яг уул уурхайн шинжлэх ухааны их сургууль тэрний төв номын сан. Цаасаараа энд 3 сая ном хадгалагдаж байна гэж байна. Электрон хэлбэрээр 8 сая ном хадгалагдаж байна гэж. За одоо энэ номын сангийн бас ордог хэсэг учраас бас чанга ярьж болохгүй байх тийм. Тэгэхээр энд бол нэгдүгürt энэ номуудтай, датабейстэй танилцах боломж манайханд нэгдэж байгаа. За хоёрдугаарт хятад ихтэй сургууль сурахад одоо мөн одоо гадаадын том сургуулиуд мөн ялгаа байхгүй. Датабейсүүд рүү одоо big data руу нэвтрэх боломжийг олгодог тийм ээ. Бүх оюутнууд нээлттэй олгодог судалгаа их зориулж. Тэгэхээр энэтэй холбоотой энэ ялангуяа энэ хятадын уул уурхайн их сургууль сурснараа хятадын уул уурхайн салбарын одоо өнгөрсөн үеэс өнөөдрийг хүртэлх тэр судалгаанууд тэр одоо ололт амжилтууд нөхцөл байдлуудын гүнд нь судлах мэдэх мэдээлэл авах бүрэн боломж нэгдэж байна гэсэн үг. Ерөөсөө энэ хятадын уул уурхайн хөгжил одоо боловсруулах үйлдвэрийн уул уурхайтай холбоотой боловсруулах үйлдвэрийн хөгжлийн асуудлыг энд ирж эндээс судалж эндээс ухаж гаргаж одоо өөрөөр хэлбэл бид нар эндээс бид мэдлэгийг ухаж мэдлэгийг олборлож тийм ээ. Тэгээд их орондоо очиж энийг жинхэнэ баялаг болгох боломж бас байна гэж. Одоо энэ номын санд орж ирээд энэ номын сангийн хэмжээ агуулгыг сонсоод бодогдож байгаа бодол бол энэ байхгүй. Тэгээ одоо ингээд Монголд ирж байгаа хятадын бизнес эрхлэгчид их хвчлэн тий лиценз эзэмшигч тий тусгай технологиудыг гаргаад авцсан түүндээ үйлчлэж бизнесийн давуу тал бий болгож тэр нь дэлхийн хамар сайгүй том бизнесүүд болж өргөжж идэг. Тэгэхээр тэр олон мэдлэг хаана үүсэж байгаа хэрэг яг энэ том номын санд том энэ шинжлэх ухааны хүрээлэн тий яг энэ их сургуульд үүсэж байна. Тэгээ энэ нь өөрөө Монгол оюутнуудад, Монгол залуучуудад өнөөдөр ингээд нэгдгийг эхлэн тавьж байгаа нь өөрөө их сайхан. Тэгэхээр ерөөсөө л энэ их сургуулийн хичээлийн танхим, номын сан, лаборатори тийм ээ. Энэ газраас ч л энэ 3 газраас л энэ хүндрэлтний хөгжил бий болж байгаа шүү дээ. Ялангуяа одоо энэ газраас хятадын уул уурхайн хөгжил эхэлж байна. Хятадын уул уурхайн хөгжлийг дагаад дэж Хятад улсын сүүлийн 20 жилийн хурцтай хөгжил бол салшгүй одоо холбоотой. Тийм учраас энд боловсрол эзэмшин эндээс бид нэр мэдлэг олборлоно гэдэг бол манай улсын хувьд стратеги ач холбогдолтой гэж би хэлээд байгаа шалтгаан өөр юм. Тэгээ одоо бидний хувьд одоо ялангуяа төслүүдийн хөгжүүлэлтийг хийгээд явж байхад одоо хамгийн чухал асуудал бол үнэн үнэт асуудал ялцчихгүй тулгамдж байгаа. Тэгээ тэр агуулгаараа бид нар боловсролын яам, уул уурхай хүнд үйлдвэрийн яам, за дээрээс нь манай Эрдэнэс Монголын бас бодлогын төвшин тэмүүлэг үзүүлж энэ боловсруулах шатны аж үйлдвэрчлэлтийн одоо хүний нөөцийг бэлдэх үндэсний бас ажлын хэсгийг байгуулад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ажил маань ч гэсэн өнөөдрийн энэ хийгдэж байгаа сургуулиудтай тодорхой хөтөлбөрүүдийг одоо ганцаархан жижиг байгуулах, тодорхой хөтөлбөрүүдийг нэгтгэж гаргах гэдэг энэ олон боломжууд нь ара араасаа энэ
олон залуучуудад хөгжих, өсөх. Тэгээд тэр дундаа Монгол компаниуд тэр залуучуудыг ажилуулад дэлхийн хэмжээний компаниуд бий болох боломж энэчээс тавьж гэнэ үү гэж. За ингээд энэ их сургуулийн кампус гэхэд барыг нэг тустай хот шиг. Харин тий энэ чинь нуур байна, амтан байна одоо. Ер нь бакалаврын 30 гаруй мянган оюутан, мастер докторийн ингээд нийлээд ер нь 50 мянган оюутан сурдаг гэж байна. Өө за манай Монгол улсын нэг аймгийн хэмжээтэй шахав. Монгол хэмжээнд 5 салбар кампус сургууль байна. Тэгээ одоо л бид нар энэ төв кампус дээр нэрээд явж байгаа. Бидний энэ бакалаврын хөтөлбөрөөр эхэлж байгаа ажил цаашаага магистр докторийн хөтөлбөрөөр болж өргөжьё. За цаашлаад богино хугацаатай одоо яг мэрэгжлэрээ ажиллаж байгаа Мэргэжүүлэх сургалтууд. Тий, ажилчдын мэрэгшүүлэх, мэрэгжил дээшлүүлэх богино хугацааны сургалтуудыг лаборатори дээр болон бодиттой ажиллаж байгаа үйлдвэр уурхаад одоо хамтран зохион байгуулалт явдаг юм. Тий, сая ярилцлаа. Бидний ирсэн байгаа сургууль анх 1909 онд байгуулагдсан сургууль байна. Тий. Анхны нөгөө хаалга нь харагдаж штэ. Тийм байна. 1909 онд байгуулагдсан. Тэгээд тэрнээс хойш одоо эн чин нэг талаасаа ингээд хоёулаа харахад 100 гаруй жил энэ номын санд Хятадын энэ уулуурхай салбартай холбоотой бүх эрдэм мэдлэг боож төлөвшөж цуглаж гин гэж ойлгож штэ. Тэгэхээр эн чин бол дэлхийн маш том эрдмийн суурь бааз энэ явж байна гэж ингэж харагдахаар байна. Тэгэхээр энэ бас энэ номын санд бас азтай аавын хүүхдүүд ирээдүйд Монгол залуучууд сураад цахиур аглаад тэгээ Монголдо ирээд томоохон хөтөлбөрүүдийг хөдөлгөнө гэдэгт бол би итгэлтэй. Яг үнэ. Цаад агуулга, цаад утга. Яг үнэ. Ингээд таруу байр шуурн өсөх боломжтой юм аа. Одоо ингээд бид нар чинь Улаанбаатар хотод за Монгол Улсын их сургуулийг аваад үзье. Гараал машин зам. Гараал хотын их амьдрал. Гэтэл бид нар энэ чи одоо ингээд кампус хэлбэрээр хүмүүс ингээд сурахаар үнэхээр сурах гэдэг зорилгодоо вакуумжиж чаддаг юм байна. Тэ? Тэр бол өөрөө нөгөө тухайн мэдлэгийг олж авах төвлөрөх хамгийн том чухал суурь болж харагдаж шүү. Тэр энэ их чухал юм аа. Оюутнуудаа, багш нартай зориулсан нийгмийн үйлчилгээ тий. Энэ соёл, спорт, эрүүл мэндийн үйлчилгээ бүгд нэг доороо ингээд төвлөрчгөр одоо гадагшаа гарах шаардлага байхгүй. Ингээд нөгөө хотын үндсэн төвлөрөл рүүгээ чигсэлдэж орох шаардлагагүй тийм ээ. Болчгоор тийм л байгаа юм л да. За одоо энд нэг туршилтын төвд очих юм байна орох юм байна. Хэсэг бол одоо Хятадын уулуурхай технологийн их сургуулийн туршилт судалгааны төв юм байна. За. Одоо жишээ нь энэ бол химийн инженер технологийн одоо салбар сургууль дээр бид нэр ирлээ. Тэгэхээр энэ лабораториуд туршилт судалгааны төвүүд нь Хятадын А зэрэгэлтэй стратегийн түвшний сургалт судалгааны төвүүд гэж байна. Өөрөөр хэлбэл одоо яг уулуурхайн чиглэлийн, боловсруулах үйлдвэрийн чиглэлийн хамгийн гол том туршилтууд чухал одоо инновац хөгжлүүд энд хийгдэж одоо бүтээгдэхүүн болж байна гэсэн үг. Тэргээр онцлог. Тэгэхээр одоо бол бид нэр Хятадын уулуурхайн тархин дээр ирээд байна гэж ойлгож байна. За ингээд дотгошоогоо ороод хэдүүлээ бас танилцъя. 我来介绍一下我们中国矿业大学和蒙古科技大学以及珍宝工业集团我们3家联合负责的煤化工2+2的人才培养方案。中国矿业大学呢是以能源资源为特色的高水平大学，始建于1909年，而我们跟蒙古国科技大学的合作也开始于2015年。那么我们蒙古也是重要的这个能源的产地，对于煤炭以及煤化工的人才的需求非常巨大。我们中国矿业大学和蒙古科技大学前期建立了非常深厚的合作的基础。那么在这个基础上，我们共同来培养煤化工2+2的高水平的人才。这个项目呢，主要是在蒙古每年招生20名学生，在蒙古国科技大学进行前2年的语言学习和基础知识学习，然后第3、第4年到中国矿业大学进行专业知识的学习，以及实习和现场的毕业实习、毕业实践相关的这个工作，最终呢授予2个学校的煤化工和能源化学工程专业的本科学位。那么我们中国矿业大学呢，在煤化工领域也具有非常好的
人才培养的基础，我们自主出版了包括煤化学、煤气化、煤液化、煤焦化等相关的教材，也建有相关的一流的本科课程，可以满足培养我们中蒙煤化工2+2的高水平人才的培养。我们相信，在3家的共同努力和合作下，我们可以为蒙古国培养一批优秀的煤化工领域的高水平人才。我们一起努力，谢谢大家。 Энэ одоо нүүрснээс одоо олон төрлийн бүтээгдэхүүн ялгах, тэрийг турших лаборатори байна л да тий. Одоо нүүрснээс тос ялгах, за ингээд дизель, бензанол, тэгээ метанол ингээд байгалийн хий ялгах туршилтуудыг энэ лабораторид хийдэг гэж. Энэ бол нүүрсийг хийжүүлээд за хийнээсээ ус төрөгчийг ялгах, за ус төрөгчөөсөө дараагийн шатны энэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг энэ технологи судалгааны лаборатори юм байна. Өөрөөр хэлбэл саяных бол нүүрсийг шингэрүүлэх хэсгийг одоо тооногт хөрөмжүүлсэн шүү дээ. За энэ хэсэгт ороод ирэхээр нүүрсийг хийжүүлэх чиглэлийн хооронд хөрөмжүүлээд явчихж байгаа. Одоо энэ хажуу талын лабораторид Монголын одоо бага нуурын хүрэн нүүрснээс дизель түлш ялгах одоо туршилтыг шинжлэх ухааны технологийн их сургууль, хэрэглээний шинжлэх ухааны сургуультай хамтраад хийж байгаа. Эдний сургуультай. За тэр одоо туршилтыг хийж байгаа лабораторид одоо орж танилцсан гэсэн. Гэтэ уул уурхай сургуульд Ядад Монголын шинжлэх ухааны технологи хамтын ажиллагаа судалгааны төв гэж ажилладаг. За энэ бол 2024 онд шинжлэх ухааны технологийн манай их сургууль, Гэтэ уул уурхай их сургууль хамтарсан ийм судалгааны төв байгаа юм. За энэ судалгаагаар дамжуулж юу хийж ийн гэхээр Монгол улсын нүүрсний ордуудад за дараагийн шатны боловсруулалтыг хийхэд одоо шаардлагатай технологи хөгжүүлэлтийг энд хамтарч хэрэгжүүлж байна. Турш судалгаа хамтарч хийж гэсэн. Тэгэхээр одоо бид нар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр өөрөө энэ судалгааны төвтэй учраас илүү нөгөө практик ач холбогдолтой болоод явчихж байгаа гэсэн үг байна. Энэ 3 хүн жишээ нь Хятадын нүүрсийг баяжуулах чиглэлийн одоо хамгийн өндөр түвшний одоо эрдэмтэд гэж байгаа. Тэгэхээр Хятадын 3 академич байгаа юм. Энэ сургуулийн 3 академич гэсэн. Дэлхийд яг нүүрсийг баяжуулалтын чиглэлээр одоо хуурай болон нойтон олон төрөлтийн баяжуулалтын чиглэлээр хамгийн одоо өндөр түвшинд судалгаа хийдэг. Одоо нэгдүгээр зэрэглэлийн одоо хамгийн алдартай энэ академичд гэж ойлгож байна. За өнөөдөр шинжлэх ухааны технологийн их сургууль Эрдэнэс хөвлөдөр технологийн парктайгаа хамтраад бүгд Хятад ард улсын уул уурхайн салбарт тэргүүлэх их сургууль болох уул уурхай технологийн их сургуультай 3 талт гэрээг байгууллаа. За энэ гэрээний гол зорилго бол бид энэ хоёр дээр нэмэх нь 2 хөтөлбөрөөр энэ одоо дэлхийд нэртэй нэг сургууль дээр уул уурхай баяжуулах үйлдвэрлэл, гүн боловсруулалтын нүүрс боловсруулах чиглэлээр өндөр мэргэжсэн одоо ийм мэргэжилтэн бэлтгэхээр одоо гэрээ байгууллаа. Ингэснээр бид бас энэ Монгол залуусыг энэ уул уурхай гүн боловсруулах үйлдвэрлэл, хийм үйлдвэрлэлийн салбарт үр дүнтэй ажиллах, ирээдүйн Монгол улсын эрдэс ажлын боловсруулах, гүн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хийж бүтээх өндөр мэдлэг ур чадвартай залуусыг энэ бас бэлдэж чадна гэж итгэж байна. Тэгэхээр нэг талдаа энэ үйлдвэрлэл талаасаа, үйлдвэрлэл технологийн парк талаасаа манай үйлдвэрлэл технологийн парк бас оролцож байгаа нь шинжлэх ухааны технологи үйлдвэрлэлийн холбоосыг хангах энэ гурвалсан зангилаан дээр мэргэжилтэн бэлтгэх, үүнээс гадна судалгаа технологиг хөгжүүлэх чиглэлд бид бас хамтын ажиллагаа өргөжүүлж байгаа нь бас нэг сайн талтай гэж харж байна. Ингээд ирээдүйн одоо Монгол улсын хийж бүтээх их бүтээн байгуулалтыг гардан жолоодох өндөр мэдлэг ур чадвартай энэ бүтээлч инженерүүдийг олон улсын түвшинд хамтдаа бэлтгэж, хөгжүүлж, төлөвшөөж авч явж чадна гэж ингэж найдаж байна. Нүүрсийг гүн боловсруулж нэмэн үрдэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ чиглэлээр одоо Монгол улстай бүгд найрамдах Хятад ард улсын уул уурхайн технологийн чиглэлээр тэргүүлэх их сургууль, Хятадын уул уурхайн технологийн их сургуультай нүүрсийн боловсруулалтын технологи хөтөлбөрийг одоо энэ намраас буюу 9 сараас одоо оюутнуудыг эсвүүлж авахд бэлэн боллоо. За тус хөтөлбөрийн гол одоо зорилго нь бодвол одоо эрэлт хэрэгцээ тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн хүрээнд эсэлтийн ерөнхий шалгалтын шаардлагыг хангасан оюутнуудад нээлттэй бөгөөд
хөтөлбөрийн 1-2 дугаар курсын сургалтын төлбөрийг Эрдэнэс үйлдвэр технологийн парк хязгаарлагдмал хувьцаат компани 3-4 дугаар курсын тэтгэлгийг бүгд найрамдах хятад ард улсын уул уурхайн технологийн сургуулийн тэтгэлгийн хүрээнд суралцагчдын дүн болоод хятад хэлний төвшнгөөр жагсааж одоо олгохоор гэрээнд тусгагдсан байгаа. Хятад сурахад бас нэг даваа тал бий. Одоо зуны хугацаанд бол хятад бол маш халуун. Монголчууд бол бас юу штэ сайн дасаагүй тэр хэд халуунд бол. Тий. Өвлийн хугацаанд бол бас жоохон чиглэг хүүтэн чинь өөрөө бас тийм жоохон тохгүй байдаг байхгүй юу. Яг тэр үеэр нь сурагчийн амралт бас таардаг. Тий. Тэгэхээр Монголд хамгийн одоо нэг бол сайхан дүн өвлөөр идэр өсөй одоо дүн өвөл дуусаад ингээд цагаан сартаа золгож явах үед нэг амарж байгаа юм тийм ээ. За тэгээд нөгөөх нь болохоор сайхан наадмын үеэр зуны дэлгэр цаг сайхан сэрүүн нартай махтай айрагтай цаг хугацаанд Монголд очиж таардаг байхгүй юу. Тэгэхээр Хоёр талдаа хамгийн таатай үеэр солбоод байгаад байх нь шүү дээ. хамгийн таатай үеэр солбоод байдаг гэсэн үг байхгүй юу. Тийм байна. Цаг агарын хувьд бол 4 сар, 5 сар хамгийн гоё. Одоо байгалийн үзэмжтэй сарууд байдаг гэж байна. Яагаад тэгэхээр бүх моддууд нь ингээ хавар цэцгэлдэг учраас одоо энэ маш үсгсэнтэй харагддаг юм байна тийм ээ. Тэгээ цагаан шар одоо олон төрлийн тэгээ цэцэг хаалглаад ирэхээр мэдээж сайхан харагдана л да тийм ээ.我们这个希望未来这个从今后开始，这个不仅是我们今天开始的那个2+2项目，还希望未来共同实现这个硕士、博士方面的那个合作这个项目。 Бид хүн энэ ажлын хүрээнд зөвхөн одоо хоёр байгууллага төдийгүй гадаадын одоо их сургуулиудтай хамтарч уралсан байдлаар бол хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр одоо төлөвлөлөөд өнөөдрийн үйл ажиллагаа бол бас эхлэл болоод явж байгаа. Цаашдаа бид бүхэн одоо зөвхөн уул уурхай гэхгүй их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хүний нөөцийг бэлтгэх, чадваржуулах энэ чиглэлээр бол ажиллана. Мөн одоо шинэ техник технологиг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацийн экосистемийг хамтарч одоо бий болгох, за мөн одоо паркийн үйл ажиллагаанд шаардлагатай холбогдох судалгаануудыг сургуулийн одоо профессоруудын дэмжлэгээр хамтарч хэрэгжүүлэхээр бид бүхэн бас төлөвлөж байгааг та бүхэнд одоо хэлэхэд таатай байна. 蒙古科技大学和中国矿业大学，还有蒙古国珍宝集团联合签订了本科生2+2联合培养项目协议，这在两国高等教育领域是一次非常好的合作。我们认为，2年在蒙古国接受蒙古科技大学优质的教育，第3年和第4年到中国矿业大学接受双方合作的这个专业的深层次的学习。 对学生未来的发展，成为两国高等教育的桥梁、纽带，以及在我们行业领域成为顶尖的专业技术人才，十分有帮助。我们也诚挚邀请愿意参加这个项目的学生来到中国矿业大学参观交流。 За би болохоор энэ хэдийн уурхай сургуулийн сонгогдсон явдал гэх юм бол миний өөрийн чиглэл болохоор нүүрс би шинжлэх ухааны технологийн сургууль болохоор бакалавр болон магистрийн нүүрсийн чиглэлээр диплома сэдвээ бичсэн. Тэгээд Khoya Dashwe сургууль болохоор нөгөө хятадтай одоо уул уурхайн чиглэлээр тэр тусмаа нүүрсний чиглэлээр ер нь бол номер 1-т ордог гэж хэлж болно. Тийм болохоор ер нь судалгааны чиглэлээр ч тэр үү тэгээд Монгол улсын нөхцөл байдлын бас тий хамаараад ер нь
энэ сургуулийг сонгосон. Одоо тэглгүй байх. Одоо манайх чинь нүүрс маш их одоо нөөцтэй тэгээд тэр нүүрсээ бас дараагийн агшин төвшөнд боловсруулах олон төрлийн бүтээгдэхүүн гаргах шаардлага бол угаасаа байгаа. Тэгээ одоо энэ чиглэлээр магадгүй химийн чиглэлээр суралцж байгаа ирээдүйд магадгүй энэ чиглэлээр өөрийн чинь энэ мэрэгжлэр илүү сонгон суралцах гад одоо бодож байгаа хүүхэд залуучуудад магадгүй тэрийг одоо ээж аав чиглэл хийж байгаа шүү дээ тэр эцэг эхчүүд хандаж юу гэж хэлмээр байна. Хандаж бол одоо мэдээж удирдлагын техникийн сургууль маань одоо манай Монголын ирээдүйд бол одоо тэгээ маш хөгжил дэвшлийг авчирнаа. Тэгээд сонгосноор алцахгүй л гэж. Таны яг өөрийнхөө судалгааны ажил юу? Миний судалгааны ажил харин сая одоо яг л нөгөө бакалавр магистраа би Монголд нүүрсний чиглэлээр хамгаалсан. Тэгээд энд яг л адилхан нүүрсний чиглэлээр одоо C2 шингэрүүлэлтийн хамт чиглэлээр гүнзгийрлээ гэсэн бодолтой ирсэн. Тэгээ бас бид нар өнөөдөр энэ лабораторитой танилцсан үеж ижил Багнуурын хөрөн үрсэн дээр турш судалгаа хийж байгаа юм байна бодиттойгоор тэр ажилд та оролцож байгаа юу? Тэр ажлын тухай ямар мэдээлэлтэй байгаа вэ? Ер нь бол нэг тодорхой мэдээлэл бол байхгүй байна. Гэхдээ яг Багнуурын хөрөн үрсэн дээр судалгаа хийнэ гэсэн чиглэлээрээ одоо ирээд суралцж байгаа. Ер нь одоо та хэдэл дээр хичээл үзэж байгаа юу? Тийм хятад дээр үзэж байгаа. Би сая намар хичээлээр нүдээ дууссан. Одоо болохоор яг судалгааныхан чиглэл рүү орох гээд л байж. За яг судалгаа эхлүүлэх гэ тий. Ер нь одоо бид нар бас одоо 2 дээр эмгэн 2 хөтөлбөрийн даваа онцлог тал нэг юм бол 2 жил Монголд одоо суралцж явах хугацаанд хэдэлний чадвараа сайжруулах шаардлагатай байгаа тий. Тэгэхээр энэ хэдэл сурах одоо энэ хэдэлийг сурсны бас ашигт бас тий хэдэлийг ер нь яаж сурсан туршлагаасаа бас дүүнэртэй хэлвэл ерөнхийдөө хятад хэл бол англи хэлийг бодвол ер нь амархан. Тийм үү? Англи хэлийг бодвол яг нөгөө хөг гэж юм байдаг шүү дээ. Дөрөв хөг. Тэгээд англи хэл чинь маш их дүрмтэй байдаг. Хятад хэлэнд болохоор дүрм бол мэдээж байгаа. Гэхдээ цөөхөн ер нь бол нөгөө өнгөрсөн өнөөдөр маргааш гэдгээл ялгахжуулна. Ер нь бол англи хэлийг бодвол амархан шүү. Тэгээд хөгөө сайн ялгаас орчуулна болцноо л гэж. Тэгэхээр одоо бид нар аливаа зүйлийг одоо хүнд бэрх гэж илүү харахаас өмнө маш хэлбэр талаас нь илүү харж тэгээ ялангуяа Монголд хэрэгцээтэй байгаа энэ нүүрс хийм гүн боловсруулалтын чиглэлээр бас энэ одоо тэтгэлгийн боломжийг залуучууд маань ашиглаж тэгээ бас наашир сураарай тэгээ дүүнэртэй хандаж бас нэг уриалаад хэлвэл та бүхэн хятадын уул уурхай сургуулийг сонгосондоо алцахгүй шүү. Тэгээд хятад хэлийг маш сайн сураарай. Тухайн одоо англи маш сайн байсансандаа тухайн улс оронд очих байгаа бол тухайн улсын хэлийг маш сайн сурах хэрэгтэй шүү. Тэгээд энэ сургуулийг сонгосондоо алцахгүй. За ингээд өнөөдөр бид нар энэ хятадын уул уурхай технологийн сургууль дээр ирсэн байна. Тэгээд уул уурхай технологийн сургууль дээр манай Монгол улсаас одоо докторийн ажлаа хамгаалж байгаа отгон жаргалдаа маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Тэгэхээр хятадын уул уурхай технологийн сургуультай хамтарч ажиллаж байгаа энэ ажил маань хүний нөөцийн цогц хөтөлбөрийн одоо бидний боловсруулсан энэ томоохон ажил төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг эхлэлийн зэг болж байгаа. Ингээд цаашлаад гадна дотны одоо олон их сургуулиудтай, судалгааны байгууллагуудтай за тэтгэлгийн, дадлагын тийм ээ хамтарсан сургалт судалгааны инновац хөгжүүлэлтийн чиглэлийн ажлууд яригдж байгаа. Энэ маань одоо бодит ажил болоод хэрэгжээд явна. За ингээд та бүхэн Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургууль, Эрдэнэс үйлдвэр технологийн парк, Хятадын уул уурхай технологийн их сургуулийн 3-ын одоо хамтарсан одоо нүүрсний гүнзгий боловсруулалтын чиглэлээрх бакалаврын 2 дээр нэмэх нь 2 сургалтын хөтөлбөрт хамрагдаж за Монгол улсад ирээдүйд одоо хөгжих шин тутам хөгжиж буй нүүрсний одоо дараагийн шатны химийн инженерчлэл боловсруулалтын чиглэлийн өндөр түвшний бэлтгэгдсэн инженер болох энэ аян замд хамтдаа гарцгаая, гараарай гэж хүсье. За баярлалаа. Тэгээ энэ хөтөлбөрийн онцлог нь юу вэ гэхээр урд өмнө Монгол улсын хэмжээнд байгаагүй яг нүүрсний гүн боловсруулалтын чиглэлийн мэрэгжлийн боловсролын хүчнийг бэлтгэх бакалаврын хөтөлбөр юм байна. Тэгээ Монгол улсад 2 жил суралцахдаа тухайн хөтөлбөрт хятад хэлээ давхар сураад ижискийг оноогоо авчих юм бол та ялгаагүй энэ хятадтай ирээд хятад улсын энэ гоё кампуст ирээд 2 жил тэтгэлэгтэй суралцах боломж нь ингэж бүрдэж байгаа ийм хөтөлбөр юм байна. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ ирсэн томилт бол маш амжилттай болж өнгөрлөө гэж дүгнэхээр байна. Ирээдүйд бид нар маш олон боломжуудыг Монголынхаа олон залуучуудад нээж өгөхөөр ажиллах болно. Олборлолтоос боловсролт руу влогийн маань хамгийн ихний дугаар амжилттай өндөрлж байна.